За ороо минь төргий та бүхэнд. За өнөөдрийнхөө видео хичээлээр Finance Excel загвар дээр нөөцтэй гүйлгийг хэрхэн хийх, одоо нөөцтэй гүйлгийг хэрхэн ялбарханаар автоматжуулах тухай техникийн зөвлөмжийг та бүхэнд өгье. За Finance Excel загвар дээр нөөцтэй гүйлгээ хийхин тулд тэгэхээр ямар ч нөөтийн өглөг, авлага гэсэн дансыг нээсэн байх шаардлагатай. За хэрвээ та бүхэн өглөг, авлага дансыг нээсэн бол TR хуудасны энэ нөөт данс гэсэн энэ талбар дээр нөөтийн өглөг авлагын дансны дугаарыг бол энэ дээр бичиж өгнө. За манай жишээний хувьд нөөтийн өглөг авлага гэсэн данс үүсээгүй учраас ямар ч ихний ээлжинд нөөтийн өглөг авлага гэсэн дансыг нээе. За тэмдэглэлээ өртгийн нөөтийн авлага. За нөөтийн авлага данс маань дансны төлөвлөгөөний 1303 гэсэн дансан дээр. За энд 1303. За дансны дугаар автоматар үүсэж байна. Approve. За нөөтийн өглөг. Дансны төлөвлөгөөний 2304 гэсэн кодон дээр. 2304. Approve. Yes. За ингээд нөөтийн өглөг авлага дансыг үүсгэсэн бол энэ дансны дугааруудыг TR хуудасны энэ талбарууд дээр хагалзуулж бичиж өгнө гэсэн үг. За манай жишээний нөөтийн авлага гэдэг нь 1303 1928. 1303 1928. За зөв байна. Нөөтийн өглөг маань 2304 5703. 5703. 2304 5703. 2304 шүү. Маань 04. За ингээд хоёр дансны дугаараа оруулчлаа. За одоо нөөцтэй гүйлгээ хий. 12 сарын 15-нд харилцахаар борлуулалт хийсэн. За харилцах. Хаанбаг харилцах. За борлуулалтын орлого. За энд сая төгрөгийн борлуулалт хийсэн. Борлуулалт бүртгэв. За энэ маань нөөцтэй гүйлгээ учраас нөөтийг чеклж өгнө. За энэ дээр бид нөөтөө кредит талтаа буюу нөөтийн өглөг үүсгэх учраас кредит дансынхаа энэ сонголтыг хийж өгнө гэсэн үг энэ дээр. За одоо approve. Yes. Гүйлгээ амжилттай хийгдлээ гэж. За одоо гүйлгийг харъя. Борлуулалт бүртгэсэн энэ гүйлгээ. За борлуулалтын орлогоос нөөтөө буцааж өглөөрөө бүртгэсэн энэ гүйлгээ. Ингээд нөөцтэй гүйлгээ хийчихжээ. За одоо нөөтийн авлагатай гүйлгээ хий. TR хуудаснаас 12 сарын 20-нд ашиглалтын зардал төлөв. Ашиглалтын зардал нөгөө талдаа харилцагаас төлсөн. За энэ маань нөөтийн авлага үүсэх учраас дебет талыг сонгож өгнө. Энэ маань нөөттэй гүйлгээ гэдэг. 100,000 төгрөгийн ашиглалт төлсөн. Ашиглалтын зардал төлөв. За ингээд approve. Yes. За гүйлгийг харъя. За саяын 12 сарын 20-ны гүйлгээ маань ашиглалтын зардал төлөөд ашиглалтын зардлаасаа нөөтөө буцаасан гүйлгээ ингээм хоёр гүйлгээ гарч ийн гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид нэг гүйлгээ хийгээд автоматар цааталтаа нөөтийн гүйлгээний давхар хийгдээд үнэндээ хоёр гүйлгээ зэрэг хийж байна гэсэн үг. За ийм байдлаар нөөттэй гүйлгээг бол юу нэ. За анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.